За сайн уу манайхаа. Нэг л мэдгэд улаан өсний хадал явдлыг өндөрлөх цаг иржээ. Өнөөдөр та бүхэндээ энэ бидний зурлынхаа төгсгөлийн 3 дугаар бүлгийг өргөхөд бэлэн болоод байна. Өмнөх бүлэгт манай Далтны сургаар тосгоноороо холигтуулж, Гилберт холын аянаас буцан ирж, энэ охин маань өөрийн гэсэн амьдралын талаарх үзэл бодолтой болж, сүүлдээ бүр боловсрол түгээх шинэ хүсэл мөрөөдөлтэй болсон шүү дээ. Энэ бүлэгт гол дүрийн хүүхдүүд маань өсөж том болцоон, амьдрал тэрхэн хөл тавхаа шийдэж буй олон сонирхолтой сургамжтай үйл явдлууд өрнөх болно. За тэгээд төгсгөлийн бүлгээ эхлэхийн өмнө лайк, subscribe дарахаа мартаагүй үсттэй. Нилийн урт контент болохоор таад маань идэж уугамаа төхүүлээд тухтай байрлалаа болж аваад суун үзье. Ингээд бүгдээрээ кинонд орцгоё. Энэ удаагийн дугаартаа маань үндэсний үйлдвэрлэгч Tesco Dairy компани хамтран ажиллаж байна. Дэлхийн 40 гаруй улсад танигдсан 60 жилийн түүхтэй Yoplait брэндийн таргийг Tesco Dairy компани Францын уламжлалт технологи болон олон улсын чанар стандартын дагуу Монгол үнэний цэвэр шингэн сүүгээр эх орондоо үйлдвэрлэж байна. Дэлхийд танигдсан ам чанарыг Монгол хэрэглэгчдэд түгээж буй Yoplait таргийг бүх сүлжээ дэлгүүр болон өөр тойр байрлах дэлгүүрээс худалдан аваарай. Нэгдүгээр анги. Шинэ бүлэг эхлэхэд энэ хайртай морин унан цасан цагаан талаар давхиж эрх чөлөө ихчийг утгаар нь мэдэрсэн явж байна. Удалгүй тэр ангийнхаа өвгүүдийн хоккейн тоглолт болж мөсөн талбайд ирж тэднийг балешиглэж буй найз охидтойгоо нэгдэнэ. Нэр нэн саяхнаас сургуулийнхаа сонд нийтлэлж ихэлсэн бөгөөд нөгөө хоккейн тоглолтын талаар бас мэдээ бэлтгэхээр шийдлээ. Тэр үед нутгийн индан аав охин хоёр тэн дээрээ нэг хөвгөнд хоккейн модон цохиур зарж мөн Гилберт тэдэнд шин цохиурны захиалга өгч байгаа харагдав. Угаас сониуц зантай тэдгээр индианчуудтай ярилцаж тэдний хэрхэн хоккейн цохиур уралдаг талаар болон ахуй амьдралаа хэрхэн залгуулдаг тухай нийтлэлж хүсэлтэй байгаа шууд хэлээд хаялаа. Гэвч индианчууд англи хэлээр маш бага хэмжээнд ойлгодог байсан тул Каквет нэртэй бяцхан индиан охин түүнээс нийтлэл гэж юу вэ хэмээн асуухад хариуд нь энэ бол аливаа зүйлийн талаар бусдад мэдээлэл хүргэхээр бичдэг зүйл байгаамаа гэж тайлбарлав. Эхэндээ Индиан аав татгалздагч Каквет охин сэргэлэн хүүхдээсэн тул хүмүүс бидний талаар мэдвэл илүү олон хоккейн цохиур зарагдана шүү дээ. Хэмээн ятгсаар эцэст нь ааваараа зөвшөөрүүлж омгийнхоо байршлыг энд зааж өгөөд харилцан инээмсэглэл солилцоор явлаа. Хожим нь надтай юм болохоор Каквет охины заасан замаар ойн цорхоод отоглох инданчуудын омгийг холоод очтгоо. Манай унч тэгээд харсан болгоныхаа талаар сонирхон асууж Какветчудаа өөрсдийн амьдралын хэв маяг онцлогийн талаар дуртаяа ярьж өгнө. Тэд хамтдаа цагийг хөгжилдөө өнгөрүүлэх бөгөөд нэг харсан Каквет энийн оролтыг зүвжгсэн тэгснэ энийн үсийг сүлжиж мүлжээд энэ хоёр бүр чухам. Индианчуудын онцлог зүйл нь тэд маш халуун талаан уур амьсгалтай гэрүүлийн гишүүд нь нэгэндээ гүн гүнзгий холбоотой байдаг явдлаа. Гэртээ ирсэн хойноо энд босон явдлын талаар Мэрилэда баяртайгаар ярьж өгтөл өнөөх нь энийн үсийг харснаа. Үгүй наад үс эзэгэндээ баахан юм уяад удган шиг болцсон явах юм. Индианчуудтай ойр ойж болохгүй. Тэд бол зэрлэг аюултай хүмүүс гэж авлаа. Харин тэднийг найрсаг сайхан сэтгэлтэй хүмүүс байсныг тайлбарлаж өөрийн үзэл бодолтой үнж үлдэхээр шийднэ. Тэр өрөө Мэтью Мэрила энэ гурав нам гүмхэн оройн хоолой идэж суух үеэр эгчдүү хоёрыг нэг мах цусны тасархай юм гэсэндээ хоорондоо хичнээн адилхан болохыг нь ажиглана. Энэ маань одоо том болох тусмаа л өөрийн эцэг их нь ямар хүмүүс байсан болоо гэж боддог болох юм байна л да. Шөнө унтахаар хөвтгийн өмнө бурхан тэнгэртээ залбирх үеэр би өмнө нь зөвхөн үзэсгэлэнтэй болохыг мөрөөддөг жаахан охин байсан. Одоо бол адал явдлаар дүүрэн аз жаргалтай амьдрахыг л хүсэж байна гэд залбирч байгаа нь харагдана. Маргааш өглөө Даяна хоёр хамтдаа сургууль руу алхах үеэр Даяна удахгүй Парис явж хэрхэн айлын сайн эзэгтэй болох талаар сургалт авах болсноо хэлж энтэй хамт коллежид суралцж чадахгүй болсондоо тун сэтгэл унdur байлаа. Тэгээд мань хоёр ч одоо драматик хүмүүс учраас үүр цай найзууд байнга загтал бичлсэн эдэргээд хамтангараа өгөлцөж хамтдаа өнгөрүүлсэн үлдсэн 6 сараа их л нандингнэж үр бүтээлтэй өнгөрүүлэх юм болцгоо. Ингээд сургууль дээр эртэл Гилбертийг крашлдаг Руби охин ус нүтлээ сууж байна. Тэгсэн хөвгүүдийн дунд шинэ мод дэлгэрч крашлдаг охиныхоо талаар гоё өгчээд сургуулийн хаалган дээр наадаг болжээ. Хэрвээ нэр нь бичигдсэн охин тэр хөвгөндөө бас талтай бол гэртээ хөргүүлдэг уламжлалтай гиндэ бурхан минь. Мэдээж Гилберт Рубигийн нэрийг бичихгүй байгаа болохоор Руби учиргүй сэтгэлээр унсан тэрэж. Үүнийг анзаарсан Гилберттэй ярилцаж тойроо байдлаар Рубигийн нэрийг бичхийг санал болгоно. Гэвч Гилберт шууд хариуд нь дэм зүйлийг сонирхол алгаа гэж шулуухан хэлээд түүний саналаас татгалзчихдаг. Энэ тухай Рубид ойлгуулахыг хичээдэг ч өнөөх нь Гилбертийг өөртөө талтай гэж эндүрсээр л бодит үнэтэй эвлэрхийг хүссэнгүй. Руби түнд Гилберт миний тухай чамтай ярьж байх үед л нүдэнд гэрэлтэж байсан гэж жоох шиг яандаа Руби минь. Бодлого Стейси багш сурагчдаасаа гэр бүлийнхээ угсаа гарлын талаар илтгэл тавих даалгавар өглөө. Энийн ээлж ирэхэд миний угсаа гарал миний хувьд тайлэгдэшгүй нууц үлээ. Би үнчин болохоор ийм зүйл хэлж чадах байна гэж хэлээ суучхав. Ингэж хэлснийхэн дараа Стейси багш түүнтэй ганцаарчлан уулзаж түүний эмзэг сэдвийг хүнцэндөө хүлчил өчнгөө өсөж торинсан асамжийн газраасаа удам судрахаа талаар асууж лавлах боломжтой хэмээн санал болгоно. Гэвч түүнд хандан миний одоогийн амьдрал гайхалтай сайхан байгаа. Мэтью Мэрилэ хоёр надад үнэхээр хайртай учраас эмзэгсэн зүйл байхгүй хэмээн хариулав. Гэхдээ л сэтгэлийнх нь гүнд нь жинхэнэ угсаа гарлаа мэдэх хүсэл байгаа л байх та хөрхий. Маргааш өглөө нь болоход Энийн 16 насны төрсөн өдөр тохиохон тэрэ. Эн хамгийн түрүүнд өөртөө төрсөн өдрийн мэнд хүргээд өөрийг нь ямар нэгэн гинтийн бэлэг хүлээж
байж байгаа хэмээн догдлосоор доош будагч өнөө хоёр нь бүр юу ч болоогүй юм шиг Мэрилагч бүр хурдан ширээ засахад туслаа гэд ажил хийлгээд унлаа шүү. Гэтэл хэдэн хормын дараа Мэтью Мэрила хоёр тухайн үедээ их мөнгөнд тооцогдох 50 центийн зоос болон боргоцоогоор чимгэлсэн төрсөн өдрийн бэлэг гаргаж ирээд Энээр лав лээлэх бол авчлаа. Бас тэр хүнтэндээ хөөрхөн пранк хийгээд байгаамаа. Эн ч одоо тэгэд бөөм баяр болно шүү дээ. Бэлуунаас гадна Мэтью түнд жинхэнэ Энийг илэрхийлэх ёстой зүйлгээд маш үнэтэй буувч бэлгэлхэн тэрэ. Энийн сэтгэл нь хөдөлж нүдэнд нь нулимс зэнлэг нээстэй. Та хоёртоо чин сэтгэлээсээ талархаж байна гэдэг үгсийг дахин давтана. Хэдэн хормын дараа Эн тэдэнд хандан ингэж хэлдэг. Жинхэнэ Эн гэснээс би нэрэн өөрийнхөө удам хугацааны талаар мэдхийг хүсэж байгаа. Үүний тулд асрамжийн газар руу очих хэрэгтэй болно гэхин тэр. Үүнийг сонсон Мэрила түгшиж түүнийг алдахгүй гэсэн айц төрсөн тул шууд татгалзаж ярианы сэдвийг өөрчлөх гэж үздэг. Гэтэл яг тэр үеэр Даяна нэлээд сандарсан байдалтай ирж дүү Мини Мэйн дахин өвцөн тухайд дуулгаж хүчээр гэрээс нь аваад гарваа. Үнэн хэрэгтээ Даянагийн гэрт Энийг төрсөн өдрийн 2 дахь пранкийг хүлээж байсан юм. Тэнд ангийн найз охид нь цайны ёслолын тансаг ширээ засаж хүлээж байсан бөгөөд улмаар гэр дүүрэн инээд хөр цайлгаж охид хамтдаа хөгжилдөн мартагдчихгүй сайхан төрсөн өдөр болж өнгөрдөг. Орой болж Эн гэртээ эртэл Мэтью Мэрила хоёр түүнд юм хэлэх гээд хүлээгээ сууж байлаа. Тэд Энийн угсаа гарлын талаар олж мэд хүсэлтийн талаар сайтар бодолцож үзсний эцэст Шарлоттаун хүртэл Гилберттэй хамт явж түүнээс цааш Нова Скоттод байдаг асрамжийн газар хүртэл Жозефийн эгчинд байгаа Ковлыг олж аваад хамтдаа аюулгүй яваад ирэх гаргалгаа шийдвэрт хүрсэн байв. Үүнийг сонссон Эн хагартлаа баярлаж энэ бол миний амьдралд тохиосон хамгийн гайхалтай төрсөн өдрөө та хоёр үнэхээр мундаг хүмүүс шүү гэж хэлээд нөгөө хоёроо үнсэж байгаа нь харагдана. Гэвч Мэрила эгч хайртай Энийг нь хинэгэн хамаатан гарч ирээд тэднээс салгах үе гэхээс эмээж байлаа. Мэтью харин эгчээгээ тайвшруулж бид түүнийг насан туршдаа ойрч чадахгүй шүү дээ. Тэр өөрийнхөө замыг сонгож хороог танин мэдэх хэрэгтэй. Эцэст нь тэр л ад жаргалтай байх нь чухал хэмээн алтчиг үгнүүдээ хурсгав. Ингэж бодохоор манай Мэтью ах нэрээ бас гоё хүн шүү. 2 дугаар анги. Мэрила эгчийн эцэс төгсгөлгүй санамжийг сонссныхаа дараа Эн Гилберт хоёр хамтдаа Шарлоттауныг зорих галт тэргэнд суулаа. Аялын турш Эн өөрийгөө заавал Гилберттэй хамт явах шаардлагагүй байсан. Өөрөө бүгдийг нь мэдэн чадна гэд өнөөхийг чинь бас уурлуулчих юм аа. Шарлоттаунд очмогцоо Гилберт Энийг Жозефийн эгчийн харшид өргөж өгснөөр тэд зам салцгаана. Тэнд нэлээд удаан амьдарч байгаа Ковл хүү нүүр дүүрэн инээмсэгэл тодруулснаар сайн найз Энигээ огтон аав. Ер нь бол Ковл хүү эндээ бүр эдээшин дасаж ялангуяа урлагийн ертөнцид эргэл буцалгүй орсон ажээ. Эн мөн Жозефийн эгчтэйгээ уулзж мэдлээд Ковлыг дагуулan асрамжийн газар руу явцгаалаа. Хараагдсан газар шиг хуучин асрамжийн газрын хаалгаар орсон төдийдл өнгөрсөн үеийн хар бараан дурсамжууд нь сэлэрч эхэлнэ. Удаан хүлээсний эцэс тентхийн эрхлэгч эмэгтэйтэй уулзан эцэг эхийнхээ бүртгэлэн талаар асуудал тэр эрхлэгч нь адзах шиг ааштай хүн байх бөгөөд тэдэнд хандан хэдэн жилийн өмнө манад битүү харахнууд үүрлээд тамаг архивын бүртгэл устгасан. Хялайлгыг гисэн ч юм алга гэхин тэр. Ийм сонин хариулт сонсоод хөөрхий Энийн бүхий л итгэл найдвар нь талаар орлов. Эн сэтгэлээр унан нулимс туслуусаар тэндээс гарах гээд явж явах үеэрээ гинт өөрийнхөө тэмдэглэлийг дээврийн өрөөнд нууснаа санан дээш өгсөж шалны завцраас загтлуудаа гаргаж ирээд тэдгэрийг Ковл хүү нэг өвчлөн уншиж эхэлдэг. Тэр өөрийгөө гүнж мэтээр төсөөлж эцэг эхийнхээ талаар гой сайхнаар төсөөлж ирсэн ч энэ бүхэн үнэндээ зүгээр л түүний бодит байдлаас хүндэрх гэсэн түр зургийн мөрөөдлөө л яах вэ? Эцэг эх нь түүнийг үнэхээр хайсан биш үз. Энэ орчлонд авчирсан хүмүүс нь түүнийг хизээч хайрлаж байгааг бол яах вэ? Гэх бодлууд түүний толгойд эргэлдэж эцэст нь сэтгэлэн барьж чадлагүй уйлж эхэлнэ. Ковл түүнийг тайвшруулан дэрэгдэн суугаад ингэж хэлдэг. Чи гайхалтай төсөөлөл болон бусдын зовлон ойлгодог сайхан сэтгэлийнхээ ачаар хүнд хэцүү цаг хугацааг даван гарч чадсан. Мөн эцэг эх чинь чамд үнэхээр хайртай байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Яг үнэндээ чиний ачаар би өөрийгөө хүлээн зөвшөөрж өнөөдрийн Ковл болсон. Гэх үгс Энийн сэтгэлийг багч гисэн тайвшруулна. Энд Ковл шиг найз байдаг нь ямар сайн хэрэг вэ? Нөгөө талд эмнэлгийн дадлага хийж байгаа Гилберт залуу маань эмнэлгийн ажилтан болох Роуз гэдэг бүсгүйг сонирхож улмаар тэд хамтдаа болзоонд явах боллоо. Тэд кафед уулзаж нөгөө бүсгүүн түүнд болзооны ёс шийг харилцааны талаар бас зөндөө зөвлөгөө өгöd байгаа болтой. Гэхдээ энэ хоёр нэлээд насны зүрх тэмшиг санагдаад байгаа юм да. Болзооны дараа Гилберт Энтэй хамт тосгон руу буцах галт тэргэндээ сууцгаав. Гэр дээрсний дараа Эн төдийлөн их зүйл олж мэдээгүй талаараа нөгөө хоёртой хэлж дараагийн 7 хоногт Нова Скотиа руу дахин явж сүмийн бүртгэл шалгах хүсэлтэй байгаагаа хэлв. Мэтью ах энэ саналыг нь ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрдөг ч Мэрилагч цанаал нэг л дургу байгаа нээлт. Тэр шөнө Эн бурхан залбирч гэр бүлийнхээ тухай үннийг мэдэх замыг гэрэлтүүлж өгөхийг хүснэ. Энэ залбирлыг нь Мэрилагч санамсаргүйгээр сонсоод мөн гуниглаж байгаа нь харагдана. Нэг л өдөр Эн тэднийг орхиод явахгүй гэсэн айдас түүний сэтгэлийг улам шаналгаж байлаа. Нөгөө талд Гилберт аль хэдийн найз бэш түүний эхнэр Мэри болон бяцхан охиныхын хамт амьдраад эхэлсэн байв. Мөн Гилбертийг эзгүй байх хооронд Мэригийн хүү Элайжа ээжтэйгээ уулзахаар ирсэн ч шинхэн төрсөн дүүн түүний бага наснаас хамаагүй сайхан гэрэл гэгээтэй амьдралд өсөн төрнөх босныг нүдээр үзээд атаархдаг юм уу яадаг юм. Гилбертийн аавын өрөөнөөс үн цэнтэй зүйлийг нь хулгайлаад арилаад өгсөн байв. Үүнтэй зэрэгцээд Энийн гэрт бас асуудал гарсан. Эн нөгөө нутгийн индаанчуудын талаар нийтлэл үтснээ тосгоны цонд хэвлүүлсэн байх бөгөөд түүнийг уншсан Мэтью Энээр бахархаж байсан ч Мэрилагч тэр нийтлэлээс нь болоод дэлбэртлээ ууралсан байдаг. Шалтгаан тэр индаанчуудыг аюултай зэрлэг хүмүүс гэж боддог тул Энийг өөрийн амь насаа эрсдэлд оруулж болчонгүй алхам хийж өгнө гэж үзээд дараа 7 хоногт Нова Скотиа хот руу явахыг нь ч мөн хорж хөл хорой тогтоохон тэр. 3 дугаар анги.
Удаах хэдэн өдрүүдэд Бэшийн эхнэр Мэригийн биеийн байдал эрс муудлаа. Маш их санаа зовсон Бэш бяцхан охиноо Катбертийн гэрт авчиж үлдээн тэднийг харж өгөхийг хүсээд эхнэрээ эмчид үзүүлэх шаардлагатай байгаа тухай дуулгав. Мэтью нэрийг асарч байх зуур Мэрила энэ хоёр Гилбертийн гэрлөө явж Мэрийг асарч тордон гэр орныхын ажилд туслахаар болдгоо. Мөн Мэри ягаад ч хөл дээрээ тогтох тэнхэлгүй болсон тул Гилберт Шарлоттаун руу явж ямар ч аргаар хамаагүй эмч дагуулж ирэхээр болно. Гилбертийг дадлагжуулж байгаа Шарлоттауны эмч угаас сайн хүн байсан тул санаачлахаараа Эвенли руу явж хөөрхий Мэрийг үзэхээр боллоо. Гэвч эмч Мэригийн биеийн байдлыг шалгасны дараа Гилберт Бэш хоёрт сэтгэл шимшрэн мэдээг дуулгадаг. Мэри бүсгүй эдгэршгүй хүнд өвчтөй болсон бөгөөд түүний амьдрах хугацаа хэдхэн хоногоор тоологдож байв. Энэ мэдээг сонссон Бэшийн амьдрал сүрч буй мэт санагдан гүн цөхрөлт автаж эхэлнэ. Харин Гилберт энэ хүнд мэдээг Мэрид өөрт нь хэлэхээс өөр сонголт байсангүй. Ингээд удахгүй хайртай бүхэнтэйгээ салгаас хийхээ ухаарсан Мэри охиноо дэрэгдээ байхыг хүсэж Гилбертийг Грин Гейблсээс охиныг минь аваад ирээч хэмээн явуулдаг. Мэдээж Гилберт энэ гунигт мэдээг Катбертийнхэнд дуулгаж өнөө хэдэн ч яхаа мэдхгүй сандарч бөөндөө тэдний гэрлүү явцгаахаар болно. Энэ Гилбертийг сэтгэлээр унсан байгаа тул хань болж хамт алхахаар болдгоо. Гилберт түнд хэлж байгаа юм. Хэрв хүмүүсийн амийг аварч чадахгүй юм бол эмч байхын утга учир юу юм бэ гэж эргэлзэн асуухад энэ түнд хариуд нь хагцал бол амьдралын салшгүй нэг хэсэг байдаг юм а. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн түүнийг даван туулах хүчтэй болдог юм. Чамаг үнэхээр гайхалтай эмч болно гэдэгт би итгэлтэй байна хэмээн тайлгаруулж түүнийг чангаар тэрч байгаа нь харагдана. Гэрд ноцоо өнөө энэ Мэритэй ярилцаж бяцхан охиноосоо эрт тагцах болсон гуник харуулслыг нь хуваалцаж өсч төрнөх явцад нь үргэлж халамжилж ээжийн тухай ярьж өгч байхаа амладаг. Мөн энэ түүнд охинтой зориулж загталвчин үлдээхийг санал болгоно. Ингэснээр охин нь том болсон хойноо ээжийнхээ хайр халамжийг бишиж үлдээсэн захианаас нь мэдрэх боломжтой гэж үзэж байгаа аж. Учир нь энэ 3хан цартайдаа эцэг эхээсээ хагцсан тул түүнийг энэ хороод авчирсан хүмүүс өөрт нь үнэхээр хайртай байсан эсхийг мэдэх нь маш чухал байсан юм. Мэри үүнийг гайхалтай санаа гэж үзсэн тул хэрэгжүүлэхээр шийдтгээ. Дараа нь Мэри Гилберттэй уулзаж нөхрийг нь ахын ёсоор хүндэтгэн орон гэрээ хуваалцсан гэрүүлдэ багтаасанд чин сэтгэлээсээ талархна. Гилбертийн сэтгэл нь хөдөлж манай гэрт халуунлан уур амьсгал авчирсанд баярлалаа гэж хэлээд нулимсаа барихыг хичээнэ. Мэри мөн түүнээс амжилт нэг зүйл гуйдаг бөгөөд тэр нь том хүү Элайжатайгаа сүүлчийн удаа уулзах хүсэлтэй байгаагаа хэлж хүүг нь олж авчрахыг хүсдэг. Элайжа хамгийн сүүлд Гилбертийн гэрт ирэхдээ аавынхны зүйлсээс сулгалаад зогтсон ч Гилбер огтхон ч эргэлцсэнгүй түүний гуйлтыг зөвшөөрнө. Ингээд Гилберт Элайжаг хаахаар борчуудын хороол руу явж Элайжагийн байн горж гардаг баарнаас нь түүнийг сургалав. Гэвч тэнд байсан хүмүүс хинж тодорхой мэдээлэл өгсөнгүй. Эцэст нэг хүн Элайжа хэд хоногийн өмнө өөр хот руу бүр мөсөн явчихсан гэхэн тэр. Үүнийг сонссон Гилберт одоо юу ч хийж чадахгүйгаа ойлгон тэндээс гарч одлоо. Үнэн хэрэгтээ тэр хүн Гилбертэд тудлаа хэлсэн бөгөөд өнөөх Элайжа энэ баарны тэкэнд ороос гарч ирж байгаа нь харагдана. Хулгай игээд болцсон учраас хизээ нэг өдөр цагаан арьс залуу өөрийг нь хайж ирнэ гэдгийг гадарлаж ийм хогийн санаа гаргаж илдэ. Дараа нь Гилберт Мэритэй хамт угаалгын газар ажилладаг байсан хоёр дотны найзыг нь олж уулзтал тэд ч мөн Мэрийг өрөвдөн сүүлчийн өдрүүдэд нь хань бараа болохоор Эвонли тосгоныг зорддог. Мөн удахгүй улаан өндөгний баяр тохиож байгаа тул тэд маш олон төрлийн хоол, зууш бэлтгэн их ажил өрнүүлж эхэллээ. Учир нь Эний санаачлагаар ойр дотны хүмүүс нь Мэрид зориулан сүүлчийн улаан өндөгний баярыг нь онцгой үүдэлтийн арга хэмжээтэй хослуулан зохион байгуулж үлдсэн өдрүүдийг нь халуундлан уур амьсгал хайр хүндлэл дунд өнгөрүүлэхийг хүссэн юм. Удалгүй баярын өдөр тохиож Мэри өөрийгөө энэ амьдралдаа үнэхээр хайрлагдаж үнцэнтэй хүн байсныг жинхэнэ утгаар нь мэдэрнэ. Тэрээр олон хүний чин сэтгэлийн хайр халамжинд үлгийдүүлсээр үлдсэн хэдэн өдрөө амар тайван өнгөрөөсөн юм. 4-р анги. Шинэ анги эхлэхэд Энийн Индианаз Каквет сумын сургуульд явж боловсрол эзэмшихэр болсон байлаа. Эн анх ирснээсээ хойш нэлийн өндөр болсон тул өөрийнхөө багтсан даашинзыг Каквет найздаа бэлэг болгон дурсагдаг. Харин Какветийн эцэг эх нь охиноо цагаан арьснуудын гарт таатгаж хол явуулж байгаадаа нэлээд санаа зовниж байлаа. Үүний дараа Эн гэр бүлийнхээ талаар илүү их мэдхийн тулд сумын бүртгэлүүдийг шалгахаар Нова Скотиа хот руу явах хүсэлтэй дахин Мэрилэд хэлж Мэрилэч уурлаж түүнийг явахыг хатуу өргөсөн хэвээр л байв. Сэтгэлээр унсан Эн сарвч руу гарч уйлаад л түүнд санаа зовсон Мэти ахыг харангуутаал Мэрилэ намайг өнгөрсөн амьдралын талаар мэдээ гэхээр юрж өвшөөрдгүй тэр лав надад тайргүй баха хэмээн гомдлно. Мэти түүний яриаг төвчээртэй сонссныхаа дараа хэлж байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл хэвэн болно доо гэхэд Эн бүрч дордож хэдхэн сарын дараа гэхэд би коллеж сурахаар эндээс явна. Тэгээд дахиж хизээч эргэж ирэхгүй болохоор цаг хугацаа бүхнийг шийднэ гэдэг чинь үний юм байна гэж авлаа. Энэ үгийг сонссон Мэтью гүн цочирдож гэртээ оронгуудаа Мэрилэд хандаж чи Энийг цагдсан хорсноор түүнийг өөрөөсөө улам холдуулж байна. Ингиж 20 цаг цаар байвал бид Энийг үүрд алдахулна. Би лав түүнийг Нова Скотиа руу явж эцэг эхийнхээ талаар судалж мэдхийг зөвшөөрнө. Эцэст нь түүний аз жаргал хамгийн чухал шүү хэмээн хатуу анхааруулдаг. Дараагийн хэсэг гарахад Мэри бүсгүй нас ураад удаагүй байгаа тул Бэш түүний хүү Элайжад нь Мэригийн сэтгэл зүрхээ шингэн бичиж үлдээсэн цагтлыг нь хөрвж өгөхөөр шийдэн энэ харин өөрийн удам судраа тогтоох аялалд гарахаар болж Гилберт дадлагад хамрагдана гээд тэр гурав хамтдаа Шарлоттауныг зорих галт тэргэнд суулаа. Шарлоттаун түл тавиад энэ хамгийн түрүүнд Жозефин эгчиндээ зочлон өөрийгөө насанд хүрсэн эмэгтэй шиг харагдуулахаар хувцаслаж өгөхийг гуйдаг.
Харин Бэш зорьсон газар очмогцоо Элейжайтай уулзан ээжийг нь нас орсон тухай дуулгаж амьдралынхаа сүүлийн мөчөд түүнтэй уулзахыг маш ихээр хүсэж байсан талаар хэлдэг боловч өнөөх Элейжай нь ямар ч сэтгэл өвдсөн шинжгүйгээр хүн болвол нэг өдөр үхэн тодорхой шүү дээ хэмээн хүүтэн өнгө аяс гаргах нь тэр. Улмаар Бэшийн уур нүрж тэдний маргаан удахгүй зодон болж хувирваа. Зодооны үеэр Элейжай Бэшийг бүр ухаангүй шахан болтон зодж нүдлээ. Нөгөө талд Гилберт залуу маань эмнэлгийн ажилтан Роуз үсгүүтэй улам дотносож дахин болзоонд явж маваад бүр нилээн сүрхий болжээ. Тэр хоёрыг болзооноосоо буцан ирэхэд эмнэлэг дээр хүн шаргацсан Бэш тэдний хүлээгээ сууж байв. Тэд цаг алдалгүй Бэшийн шархыг цэвэрлэж анхны тусламж үзүүлнэ. Харин Новоскотиро усан Эн маань эцэст нь сүмийн архиваас эцэг хинхээ талаар шинэ мэдээлэл олж тэднийг Шотланд хүмүүс байсныг олж мэдээд баярлсандаа нулимс туслаж эхэллээ. Түүний эцэг их нь өвчний улмаас нас орсон байх бөгөөд тэд үхлээсэл болж охиноосоо хагдсан болохоос санаатаагаар түүнийг асрамжийн газарт үлдээгээгүй гэдгийг мэдэх нь Эний хувьд маш чухал байсан юм. Энэ үеэр тосгонд Эний найз Даяна эцэг ихийнхээ хараан ялтанд ор байхаас залхаж гэрийн гүйцэтгэгчтэйгээ хамт хүнс цуглуулах шалтгаан гарган гэрээсээ гарч явдаг. Нөгөө талд эцэг ихийнхээ сургийг гаргасан Эн маань боцох замдаа Христийн шашны хөтөлбөрөөр сургууль илсэн Каквет найзынхаа сурдаг шашны сургуулиар дайрахар шийднэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Индиан хүүхдүүдийг сүмийн харьяа сургуулиудад хуваарлан шашны номлол сургадаг байжээ. Эн Какветтэй уулзахаар сургууль дээр нь очдогч нэгэн гэлима түүнийг дотгоч орохыг нь зөвшөөрсөнгүү. Бүр найзтайгаа уулзахыг нь хориглох нь тэр. Ингээд ямар ч сонголтгүй болсон Эн урамгүйхэн тэндээс явлаа. Үнэн эрэхтэй тэр сүмийн дотор өрнөх үйл ажиллагаа нь үүнээс ч аимшигтай байсан юм. Тентхийн ажилтнууд Индиан хүүхдүүдтэй хатуу ширүүн харьцаж бараг хоригдол мэт хандаж гадагш гарахыг нь тас хоригддог байв. Үзэгдэл тосхны үйл явд руу шилжихэд гэрийн үйлчлэгчтэйгээ гадуур явж Даяна мах авахаар нэгэн Франц айл руу очдгоо. Гэтэл Даяна тэр айлын нохооноос цочсондоо газар унаж улмаар тэр айлын хүмүүс нь түүнийг хөлдөө бэртэл авсан байж болзошгүй гэж үзээд хэсэг хугацаанд гэрт нь байхыг санал болгов. Гэтэл үнэндээ тэр айл нь Мэттюгийн туслах Жери хүүгийн гэр байлаа. Тэдний өнөр өтгөн гэр бүл ихэндээ Чинэлэг айлын охин ирсэн гэж жир хэцгээж байсан ч Даяна тэдэнтэй Францаар ярьж эхэлснээр бүгд дуу хөөр болж Даяна энэ гэр бүлийн алуун бүлээн уур амьсгалд бүрэн уусч эхэлнэ. Даянагийн хөл нь үнэндээ бэртээгүй бөгөөд мань хүн гэрийнхнээсээ хэдэн цаг хүндий байхын тулд албаар тэдний үлдэх шалтгаан гаргасан байжээ. Дараа нь мэдээж аав ээж нь түүнийг ирж аваад бөө юм болсон байх уу. Мөн тэр өөрөө Эн гэртээ ирж Мэрила түүнээс сүмд очиод юу олж мэдсэн талаар нь асуунаа. Эн түүнд эцэг эхийнхээ талаар олж мэдсэн бүхнээ ярьж тэднийг ердөө 7 хоногийн зайтай тахлаар нас орсон гэдгийг нь хэлдэг. Мөн түүний улаан үсэн Шотланд гарал үүсэлтэй холбоотой гэдгийг мэдээд маш их баярлсан тухайга хуваалцсан. Үүнийг сонссон Мэрилэч баярлаж Энийн эцэг эхийн төрөлх тосгон руу захиливчин илүү их мэдээлэл олж авахыг санал болгов. Энд энэ санаа нь үнэхээр гайхалтай санагдсан тул уухантаас зөвшөөрөн шүү дээ. Удалгүй нэм гариг болж Мэригийн оршуулгын ёслол албан ёсоор тохиох бөгөөд хэдийгээр оршуулганд оролцоогүй ч том хүү Элейжай нь ээжийнхээ өөртөө зориулж үлдээсэн захидлыг уншаад асгартлаа уйлж байгаа нь харагдана. Хэдэн өдрийн дараа Мэрила энэ хоёр нөгөө Шотланд руу илгээх захидлын ажилд орлоо. Тэд үг бүрийг анхааралтай сонгож холбогдох байгууллага болон хүмүүст хандан Энийн эцэг эхийн талаар мэдээлэл хүссэн захидлуудыг бэлтгэн. Захидал бэлэн болмогц Эн догтлол дүүрэн гарын үсгэн зурж Мэрила захидлуудыг хариуцлагатайгаар илгээв. Манай Мэрила эгч маань ихэндээ халан гаднаа хайрын дотроо хүн байсан бол одоо ч тэгээд гадна дотногоо хайр байдаг болж дээ. Мэрила эгч Энийг ихийн сэтгэлээр халамжилж хамгийн сайхан бүхнийг хэрэглүүлж хамгийн чанартай эрүүл хоол хүнсээр тэтгэхийг хичээдэгтэй адил Монгол ээжүүд маань ч мөн адил. Саагар ихтэй амттны оронд хүүхдүүдтэй Монгол үнэний цэвэр шингэн сүгээр бүрж Франц технологийн дагуу үйлдвэрлэсэн дэлхийн брэнд Yoplait таргийг сонгохыг зөвлөе. 5 дугаар анги. Мэриг нас орсны дараа Ричел Мэрила хоёр Бэшид тусламж дэмжлэг үзүүлж эхэлсэн байваа. Тэд бяцхан охиныг нь харж өгч гэрийн ажилд нь ээжлэн тусалж байсан ч Ричел удалгүй ядарч ер нь бол шантарч эхэлдэг. Тэд Бэштэй шулуухан ярилцахаар шийддэг. Ричел Бэш тандан өвөл ойртож байгаа учраас ганцаараа бүхнийг зохицуулах улам хэцүү болно. Тийм болохоор чи дахин гэрлэх талаар бодож эхлэх хэрэгтэй гэд аваад хайлаа. Тэнд байсан Мэрила Ричелийг хэтэрхий эрт ийм сэдв хөндөж байна гэж зэмлэнэ. Учир нь Мэриг алдсан Бэшийн гуниг харуулсан нь одоо ч намдаагүй хэвээр байгаа шүү дээ. Гэвч Ричел түүнийг бод амьдралтай айлуулах эрт нүүр тулсан дээр гэж ятгаад тэднийхээс гараад явчихв. Бэш түүний хэлсэн үгийг эргцүүлж улмаар Африк твд амьдран суугаа ээждээ загтливчгээр шийддэг. Мэрилач ээжигээ авчрах санааг нь яаран шинэ ихнэр авахаас хамаагүй дээр хэмээн дэмжиж байгаа нь харагдана. Сонноос нэрэн тослох хүү Жери маань Эний найз Даянаг хичээл тарсныхан дараа өдөр болгон гэрлэн хүргэж өгдөг болжээ. Гэхдээ Даянагийн гэрийнхэн энэ талаар мэдвэл энэ хоёр хоёулаа толгойгүй болно шүү дээ. Маргааш нь сургууль дээр нийтийн бүжгийн тухай хичээл орохоор болсон байлаа. Ричел их тэргүүтээ хэдэн насанд хүрэсэд сургууль дээр ирж сурагчдад хэрхэн бүжиглэх талаар харуулахар болдог. Ихэнх сурагчид бүжгийн алхмуудаа сайн хийж чадахгүй байсан тул баахан эв хавгүй замбараагүй юм болж байв. Ингээд Стейси багш хэсэг хугацааны завсарлага өгч тэр зур хэсэг охид нэлээд сандарсан байдалтай хоорондоо шивнэлдэж эхэллээ. Руби охин ээжээсээ сонссон бололтой нэг ийм сонь зүйл хэлдэг. Тэр нь болохоор хөвгүүдтэй хитрхи ойрхон байвал жирэмсэн болж магадгүй гэсэн. Бүжгийн үеэр бид хоорондоо хитрхи их гар ирж ойрхон байгаа юм шиг санагдахгүй байна уу? Би л айж байна. Гэх бөгөөд түүнийг сонссон бусдаа хөч одоо айж гайхах зэрэгцэв. Тэдний яриаг гадарлсан Стейси багш тэр даруй үгүйсгэж эхлээ та нар нөхөр болох хүнээ олно.
дараа нь гэрлэн хизээ энэ хүүхдийн талаар асуудал яригдана. Зөвхөн хүүхдтэй бүжиглэлээгээ тийм зүйл тохиолдохгүй хэмээн тайлбарлана. Ингээд ашгүй тэдний санаа амарч Рубигээс бусд нь бүжгээ ёс журмаар нь сурж эхлэв. Энэ үеэр бүжгийн талбайд Гилберт хоёр хоорондоо маш сайн хоршиж чухам ад жаргалтай бүжиглж байлаа. Харин бүжгийн хичээл тарсны дараа бантсан уу яасан хоорондоо юу ч ярилгүй гэрийн зүг яарсаар явж байгаа нь харагдана. Орой гэртээ буцаж ирсний дараа Гилберт оройн хоол бэлдэх үеэрээ Бэшээс нэгэн зүйлийн талаар асуув. Хэрв надад нэг охин таалагдаж байгаа бол би тэр охинтой заавал гэрлэх ёстой гэсэн үг үү? Хэмээн асуухад Бэш инээмсэглэн зөвхөн таалагдаж байгаа мэд санагдаж байвал хангалтгүй шүү. Жинхэнэ хайр л хамгийн чухал. Сэтгэл хөдлөл орж гарч байдаг ч хайр бол зүрхэнд үлддэг хэмээн тайлбарлана. За тэгээд ийм үг сонссон Гилберт өөрийн зүрх сэтгэлээ таних тулд хэсэг бодол автах байх уу. 6 дугаар анги. Бодлого тосгоны үзэсгэлэн худалдаа болох гэж байгаа тул Мэрила жил бүр 1-р байранд ордог нарийн богоо хийж Мэригийн үлдээсэн жороор амттай бялуухийн өрсөлдөхөөр их завгүй байцгааж байлаа. Даанч энэ үеэр ханиа төрч углаан хамартай болсон байх бөгөөд ядаж байхад бялууны зуурмагт ашиглах ванилийн охио унгаад асгачдаг. Тэгээд оронд нь өөр ванил болоод ашиглаж байгаамаа. Энэ зур Гилберт Мэтьюгээс ханцуундаа зөөх гоёлын товч зээлэхээр тэднийд ирж түүнд улаан хамартай царайгаа харуулсандаа учиргүй ичиж байгаа нь харагдана. Гилбертийг явсны дараа Даяна дээр очиж босон үйл явдлын талаар хэлэн бүжгийн бэлтгэлээс хойш Гилбертийг өөр нүдээр харах болсон талаараа хуваалцсан. Ингээд маргааш нь болоход манайд хамаг гой дээрээ тавьж тосгоны үзэсгэлэн худалдааг зорьцгов. Тэр хаваар элдвийг сонирхож явахдаа нэгэн мэрэгч төлөгч цыгаан эмэгтэй майхан руу орж одоогийн крашилчгүй хүн ирээдүйн нөхөр болох хэсэг талаар асууж эхэллээ. Тэгсэн тэр залтай цыгаан ингэж байгаа. Нэг хүү харагдаж байна. Өндөр хар үстэй сайн бүжгэлдэг гэж авлаа. Ч одоо сайн бүжгэлдэг гэдэг үгийг сонсоод учиргүй хөөрч Гилбертийг өөрийнх нь хувь тавилан хэмээн ботхон тэрэ. Гэвч бодлого Гилбертийг Рөөз болон түүний эцэг эхтэй хамт явааг олоод харчдаг. Ингээд түүний найдвар тасарч сэтгэл нь үүмэрч эхэллээ. Нөгөө цыгаан эмэгтэй дээр буцаж очоод хуурамч мэргэнд лөөрдөөсөн мөнгийг нь буцааж өгөхийг шаардана. Өнөөх нь мэдээч юу гэж өгөвдөө. Хэдэн ормын дараа шилдэг бялуу шалгаруулах хамтлагаа эхэллээ. Хачиралтай шүүгчид бялууг амсаж үзмэгцээ хагад цацаад хачин царай гаргаж эхлэвэ. Төрүүлэн гэдэгтээ итгэлтэй байсан нүүр их газаргүй болж тэндээс цугтаагаад гүчдэг. Ер нь бол тэр ванилийн охины оронд хэрэгэлсэн юм нь ванил биш, гааны тос байсан ажээ. Гилберт түүний араас очоод тайлбарлах гэтэл шууд хариудна. Би зүгээрээ та хоёрт тад шаргал хүсье. Сайхан амьдраарай гэд бүр нэг амьсгаагаар хэлж идэг шүү. Уг нь Гилберт түүнд Мэри тэнгэрээс чамайг хараад маш их баярлаж чандлаа инээж байгаа гэж хэлэх гэж байсан юм байна л л дээ. Ингээд сэтгэлээр унсан Мэтью Мэрилэ хоёр авраг том агаарын бөмбөлөг цуулгаж Эвенли тосгоныг бүгд нь харуулгаар болдог. Тэднийг тэнгэрт хөөрөхөд байгалийн гайхамшигтай үзэмж гунгийг шууд үргээж мань хүн дахиад л хороогийн хамгийн аз жаргалтай охин болон хуурч байгаа. Тэр орой тосгонд баяр наадам үргэлжилж хэн хөнгөө нийтийн танхимд үжиглэж байгаа харагдана. Тэр үеэр нөгөө сахилгагүйгээр алдартай Билли гэдэг нөхөр Жози охиныг гадагш дагуулж гараад түүнийг хүчээр үнсхийг оролддог. Жози айд сандарсандаа түүнээс зугтаж буцаад танхим руу орно. Харин Билли хийсэн зүйлээсээ ичхийн оронд найзуудаа Жозитой ойр дотны харилцаатай болсон мэтээр сайрхаж худлаа цуурхал тарааж эхэллээ. Ядаж байхад энэ цуурхал нь маш хурдан тархаж уур амьсгал нэг л сонирн болоо явчлаа шүү. Энэ тухай сонссон бухимдаж Жози охиныг өмөрөн олны өмнө Биллитэй нүүр тулж худал яриа тарааж байгааг нь эрс шүүмжилдэг. Гэвч Билли бурууга хүлээхийн оронд шоолж Жозиг доромжилж эхэллээ. Танхим доторх хүмүүс Жозигийн талаар шивэр явар хилдэж эхлэхэд Жози энэ бүхнийг тэсвэрлэж чадлагүй тэндээс гараад гүрж байгаа нь харагдана. Найзыгаа шудраг бусаар хил амны бай болохыг харсан ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзээд эмэгтэйчүүдийн нэр төр тэдний хүндэтгэх тухай хүчтэй өнгөйс бүхий нийтлэл бичиж эхэлдэг. 7 дугаар анги. Маргааш нь сүвийн цуглаанд очисон хүмүүс тосгоны сониноос бичсэн нийтлэлийг уншаад хоорондоо шивэр явэр хилдэж эхэллээ. Хэдийгээр ямар нэг хүний нэр дурдаагүй ерөнхий байдлаар бичигдсэн ч Жози охин өөрийнх нь тухай бичсэн байна гэдгийг шууд ойлгон сэтгэл нь өмөрч хүний нүур харахын аргагүй болтлоо ичиж сүмээс гараад гүйчдэг. Уг явдлын дараа Мэрила гэртээ ирж өчигдөр шөнө оройтож ирсэн зандран сэрээгээд Жозигийн талаар дуулгав. Улмаар Жози найзгаа самсргүй байдлаар гомдоосноо ухаарч түүний гэрлүүн очиж тайлбарлахыг хүснэ. Гэвч уулзсан даруйда Жози охин алгадаж нэр хүндийг нь сэвтээсэн хувийн асуудлыг нь зөвшөөрөл авалгүй олон нийтэд дэлгэсэн гэд нүүр нүдгүй буруутгаж түүнийг үнэн голоосоо үзэн ядаж байхын тэр. Сургууль дээр эртэл хүүхдүүд түүнийг бодлогогүй алхам хийснийг нь гайхаж байлаа. Стейси багш дуудаж уулзаад түүний санаан зүв байсан ч эмзэг сэдвийг нийтлэхийн өмнө үр дагаврыг нь сайтар тооцоолох ёстой байсан гэдгийг нь учирлана. Стейси багшийн тайлбарлаж байгаагаар эмэгтэйчүүд хүсснээрээ үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй байдаг энэ нийгэмд тогтолцооны эсрэг дуурвал ийм үр дагавартай нүүр тулдаг тухай бараг өнгөтөр ярьж өгч энд бусармаг явдлын эсрэг арга мухардаж байлаа. Маргааш нь сүмийн ахмадууд тосгоны захиргааных сонины багаас хасахгүй бол тэдний хэвлэлийн редакцийг татан болгох шийдвэр гаргасан байв. Ингээд Стейси багш сурагчдаа цаашид зөвхөн газар тариалан өдөр тутмын үйл явдал зэрэг ямар нэг маргаан дагуулахгүй сэдвээр бичиж нийтлэхээс өмнө өөрөөр нь заавал хянуулж явах ёстойг анхааруулв. Гилберт бүх утгагүй зүйлийг сонсоод нийтлэлийг үнэндээ маш зөв сэдвийн талаар хүндсэн болохыг ангийнхандаа тайлбарлан улмаар тэргүүтээ сурагчид тосгоны захиргааны шийдвэрийн эсрэг тэмцэл өрнүүлэхээр болж урай лооцсон бүхий самбар хийж эхэллээ. Үүний дараа дахин Жозигийн гэрт очин хийсэн бүхэндээ уучлалгүйн маргаашийн тэмцэлд оролцохыг
өгөөрөв. Жози энэ удаа уурлаж хашгиралгүй харин ч түүний хэрхэн ийм нийтлэл бичих тухай мэдлэгтэй болсныг нь сонирхож байв. Өдөржин бослого тэмцэл эхлүүлэх ажилдаа явсан Эн орой болох үеэр сарвчандаа иртэл Жери түүнтэй хідэн үг солих гээд хүлээж байлаа. Жери түүнээс ингэж асууж байгаа юм. Би нэг охин сайн болсон. Даанч тэр намайг олонний өмнө хүлээн зөвшөөрөхөс татгалздаг. Энэ яг эрүүл харилцаа мөн үү гэж асуухад Эн гайхсан ч хайр гэдэг бусдаас нуух зүйл биш ээ. Ил тод байх ёстой. Наад охин чинь яавч олигтой хүн биш вэ гэж шулуухан хариултагдгөө. Гэтэл Жери тэр охин нь Даяна болохыг хэлж өөрийнх нь талаар хамгийн сайн найз Эндээ ч хэлээгүйг нь гайхаж байлаа. Даяна мэдээж Жеригийн ядуу гарал үүсэл нь хүмүүсийн зүгээс шүүмжлэлт агуулна гэж бодоод айж байсан хэрэг. Энэ талаар мэдэж авсан Эн дэлбэртлээ уурлах нь тодорхой. Хожим Даяна нууцаар Жеритэй уулзахаар ирэхэд нь Эн түүнийг отож угаад нүүр тулан ярилцдаг. Даяна чи яагаад ийм чухал зүйлийг надаас нуусан юм бэ? Жери өчигдөр найз охиноосоо олж шаргалсан тухайга над хэлэхэд тэр нь чи ууж таарсан. Ер нь би чиний хувьд тийм бэ? Чи яг үндэ бидний шиг хөөргөлтөө хүмүүстэй ойр дотно байхаас ичдэг үсттэй. Зүгээр л уйдагаа гаргахын тулд Парис явтлаа зугаацж байгаа үстэй гэд айгүй ширэн үгсч болоодлаа. Гэтэл Даяна Энийг жинхэнэ хамт нөхрөө гэж боддог байсан тул эдгээр үгэнд нь үнэн голоосоо гомдож маргаан ширүүсээр эцэст нь тэд энэ сайхан нөхрөлдөө цэг тавихаар шийдэж хоёр тийш болоодглоо хөрхий. Маргааш нь хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцлээ үргэлжлүүлж тосгоны хүмүүсийг дуу хоолойгоо нэгтгэхийг уриална. Яг тэр үеэр нь захиргааны танхим цөмийн төлөөлөгчд болон эрх мэдлэлтнүүд тосгоны асуудлыг хэлцэж байсан бөгөөд нөгөө хэд маань шууд л тэдэн дээр явж ороод үзэл бодлоо илэрхийлэх хүн бүрийн үндсэн эрх гэсэн уриагаа харуулдаг. Хажиргалтай тэдний дунд Жози охин хүртэл нэгдсэн байлаа. Хүүхдүүдийг ийм зоригтой алхам хийж байгааг хараад эрх мэдлэлтнүүд гайхширч эцэст нь хэвлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг зөвшөөрөхөөс өөр аргагүй төрнө. Гэхдээ л тэд энэ шийдвэртээ эргэлзэж байсан юм. Оройн манай бослого тэмцэл үлдэгч итгэгчнүүд өнөөдрийн баатарлаг үйлсээ тэмдэглэхээр хамтдаа цугласан байх үеэр Эн Гилберт хоёр агаар амьсгаланга хідэн үг солих боломж тохиов. Эн Гилберт тандан ганцхан өдрийн өмнө намайг бүхэн эсэргүүцэж байсан атал хүүхдүүд ягаад гинт намайг дэмжиж энэ тэмцэлд хамтдаа оролцсныг гайхаж байна. Энэ бүхэн чиний хийсэн зүйл үү гэхэд Гилберт хариулна. Би зүгээр л чиний бичсэн нийтлэлд ямар ч буруу зүйл байхгүй гэдгийг тэдэнд ойлгуулсан төдий гэв. Энэ хоёр таарлахаараа л байнга хэрэлдэж байдаг ч энэ удаа эвтэй найртай ярилцаж байгаагаа гайхан цаашид нэг баг болж ажиллах боломжтой юм гэж үзээд их л өндөр сэтгэлдэлтэй байцгааж. Энэ мөчөд Эн түүнд хандан чи мундаг болохоор Рөөз үнэхээр азтай охин юм а гэж хэлээд дотогш ороо явчихав. Гилберт харин юу ч хэлж чадалгүй сонь царайлаад хоцорлоо. Тэр чүн хэсэг бүлэг хүмүүс сургууль руу нууцаар нэвтрэн ямар нэгэн зүйл авч явж байгаа дүрсэл гарснаар энэ анги өндөрлөн. 8 дугаар анги. Шинэ анги эхлэхэд Индиан охин Каквид нөгөө аимшигтай хариг сэтгэлэмтэй сүмийн сургуулаасаа сүү зөөгчийн тэргэнд зүгдэн цогтож бүдүр зургал бидний өгтнаа. Маргааш өглөө Эн хөөш тогтсоор сургууль руугаа яаран очиход сургууль нь бүгдээ шатаж сүйдсэн байхыг олж харав. Хэвлийн машин алга болж барилга бүгдээ үнсэнд ховоргуулжээ. Эн дүр зургийг харсан Стеси багш маш их уурлаж үүнийг зөвхөн сургуулийн эсрэг биш тэдний эрх чөлөөний эсрэг хийсэн дайралт гэж дүгнэнэ. Тэрээр гин буруутай этгээдүүдийг илрүүлж үнэн мөнийг олж тогтоохын төлөө тэмцэхээр эрс шийддэг. Энэ үеэр тосгоны захиргааны гишүүнээр ажилладаг Ричел эгчтэй уулзан тэднийг энэ бүхэнд буруутай гэж үзэж байгаагаа хэлэхэд хөөрхий Ричел тентгийн цор ганц эмэгтэй гишүүн болохоор мөн л үг хэлэх эрхгүй байдаг тухайгаа хуваалцаж бусад эрэгтэй гишүүд хуйлдан ямар нэг увайгүй зүйл хийснээс гарцаагүй гэдгийг баттай хэлв. Мөн энэ зур шашны сургуулиас оргож яваа Каквед охин аль хэдийн хөлөг онгоцонд сууж амжжээ. Ганц нааштай мэдээ гэвэл Бээшийн ээж ашгүй Африкаас ирээд хүүдэд туслахаар болсон байлаа. Харин сургуулаа алдсан Стеси багш төгсөлтийн шалгалт хаяанд ирсэн байгаа учраас бүх сурагчдаа гэртээ цуглуулж хичээл авах нөхцөл бүрдүүлэх гээд чадлаараа хичээж байв. Нэрэн Даяна Жеритэй сүүлчийн удаа уулзсан. Тэрээр Жеригийн өгсөн бүх зүйлсийг нь буцааж өгөөд хэдий хэсэг хугацаанд ойр дотнойгоо таатай байсан ч тэс өөр ертөнцийн хүмүүс учраас хамт байх боломжгүй. Тэгээд ч Даяна удахгүй Парис явах учраас тэд ямар ч байсан салхан тодорхой гэдгийг хэлээд манай Жериг бүр газар дээр нь хайчлаа. Төд удалгүй Даянагийн гинт Жозефинийг зочилж түүнтэй хөвчлэн уулзаад маргааш юу ч гэсэн бусад хүүхдүүдтэй хамт шалгалтаа өг коллежид сурах боломж олдох ч юм билүү гэж мэгээд сэтгэл санааг нь гэгэлзүүлээд хаялаа. Ингээд маргааш болоход бүх сурагчид сүмийн байранд цуглан коллежид дэлсэх шалгалтаа өгөхөөр болцоо. Мэдээж Даяна азаас орхоор тэнд хүрээд ичсэн байв. Хүүхдүүд маш их сандарч төгшөж байсан ч эцэст нь бүгд шалгалтуудаа дуусгаж энэ хэд маань албан ёсоор сургуулаа төгслөө. Тэр өдрөө хүүхдүүд бүгд тонхны баяраа тэмдэглэж бүр нэг нь шилтэй арх марх авчирсан өнөөхийгөө тойруулаад ууцгаач жоох шиг аргагүй л том болцоож дээ. Харин энэ үеэр Гилберт залуу маань аль хэдийн Шарлотт таун явчихсан нөгөө найз өсгөө Рөөзийнхээ гэрт очиод аавтай нь их л чухал юм яриа сууж байв. Ер нь бол Рөөзийн аав нь охиноо түүнтэй гэрлүүлэхэд татгалзах зүйлгүй. Дээрээс нь Парис явж эмчээ сурахад мөнгөн дэмжлэг үзүүлнэ. Рөөз л аж аргалтай байвал бүгдийг хийн мин болоод баг Гилбертийг хүчээр охинтойгоо суулгах болчлоо шүү. Нар жаргасны дараа Гилберт ангийн андуудынхаа шоун дээр очиж тэр дунд баг галаар надаж юу Энийг хараад гинт өөрийн дуу хоолойгоо сонсноо яасан. Энтэй жиж ярилцахаар шийдэв. Гилберт эхлээд өдөр Рөөзийн аавын санал болгосон боломжуудыг дуулгаж яахаа мэдгүй
чадаагүй байгаа талаар хэлэхэд Энн гайхаж чамд хөөрхөн ихнэр баян хадмууд ирээдүйн боловсрол гээд бүх зүйл хүрээд ирлээ штэ. Чи одоо юундаа эргэлздэг юм гэхэд Гилберт түүнд нэг л юм байна гэснэ. Энн рүү нүд цавчихгүй ширтээд эхэллээ. Энн түүнийг сэтгэлээ хэлчихэж байгааг ойлгосон тул сандарч чиний ирээдүй Роузтэй илүү зөгцнө гэж хэлээд баг Гилбертийн сэтгэлийг шууд өөрөөсөө түлхэхэн тэрэ. Ингэж сэтгэл нь гонсоосон Гилберт түүнээс холдон явлаа. Маргааш өглөө нь Гилберт орноосоо босонгуудаа аав нь ээжд нь өгч байсан сүм бүгжийг хайж олов. Энн харин өмнөх өрөөнд Гилбертийн хачиргалтай үйлдэлээс болоод ухаан санаа нь төөрөлдөд байгаа тул Даянагийн нагац Жозефийн нэгчтэй очиж уулзахаар болдгоо. Жозефийн түүнд хандан чи наад ухаан санаагаа нам гүн болгож байгаад сэтгэлээ дагсан дээр байхаа. Тэгвэл харамсахгүй гих зөвлөгөө өглөө. Нөгөө талд харин Гилберт бэжтэй ингэж ярилцаж байв. Би өчигдөр Эннд сэтгэлээ хэлчихсэн чи тэр татгалцсан. Тэгэхээр Роуз л миний ирээдүй юм байна. Би шийдсэн. Инээ тэр улаа явчлаа. Нөгөө бүгжөө тэгээд Роузтэй өгөх юм байна л да. Ямар ч ээдрээтэй юм дээ. Энэ зур ричлэгч тосгоны өдөрлөх зөвлөлийн ирчүүдэд сургууль шатаасан хэргийг нь хүлээлгэж хэрэг тунахыг хүсэхгүй байгаа бол дор хаяж 3 эмэгтэй гишүүн зөвлөлд нэмж оруулах саналаа тулган хүүсийн эрэгтгш байдлыг хангуулахар боллоо. Нэр нөгөө сургуулиасаа оргож усж яваа эндан охин маань явган нүцгэн өлсөж цангаж даарч хурж явсаар эцэст нь нутагтаа хөл тавьж гэр бүлтэйгээ амьд мэд уулзч чадлаа хөрхий. Үзэг солигдоход Энн Гилбертийн талаар өдөржин шүнжин бодсон хэвээрэл байх бөгөөд нэг мэдсэн Даяна түүнтэй уулзахаар ирсэн байв. Энэ хоёр гэхдээ муудалцаад нилээд удсан шүү дээ. Гэтэл Даяна төрүүлж буултын өөрийн алдааг хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ уучлах гүйж байхын тэрэ. Энн харин түүнд татвархсандаа мөн л уучлал хүсэж байлаа. Ингээд хоёр сайн найз маань ашгүй нэг мэвлэрч дахиад л нөгөө хизээч бие биенээ орхихгүй гэсэн амт ангаргаа өргөж нөхөрлөө сэргээсэн байдаг. Тэд оюул тайвширж тааз ширтээ твтэж байтал Энн гинтл би өрн Гилбертэд тайртай юм шиг байна гэж хашгирснаар энэ анги өндөрлөнө. 9 дугаар анги. Шинэ өглөө эхлэхэд Энн Мэрилад өөрийгөө Гилбертэд хайртай гэдгээ хэлж мөн Гилберт өөрт нь сэтгэлээ хэлчихсэн ч татгалзаж орхисон тухай хэлтэл Мэрила энэ мэдрэмж нь үнэхээр хайр гэдэгт итгэлтэй байгаа эсэхийг нь асууна. Энн түнд би итгэлтэй байгаа ч одоо бүх зүйл оройтсон. Тэр одоо Роузд гэрлэх санал тавихаар болсон гэхэд Мэрила хариудна. Чи яг над чиг алдаа гаргах гэж байна. Үнэхээр хайртай бол яг одоо түн дээр очиод сэтгэлдээ хэлчил гэхин тэр. Энн ч түүний хэлхийг сонсоод зориг орж Гилбертийн гэрлүү яаран гарлаа. Ингээд гертэн давхиад очтол түүний Гилберт биш харин Бэшийн ээж ухтан авнаа. Гилберт та нэг тийш явсан байсан тул Энн түн зориулан чин сэтгэлийн загтал бичүүлдэхээр шийдэн захиандаа түүнийг сэтгэлээ ичлэх үед нь өөрийгөө ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой байснаа мдэгүүд уучлаарай. Одоо бол түүнд хайртай гэдгээ ойлгосон гэх утгатай үгс бичиж үлдээн хоолны ширээн дээр нь үлдээгээд яв. Энэ зур сүмийн сургуулийн хүмүүс инданчуудын отог руу дайрж Каквет охиныг хүчээр булааж аваад явдаг. Какветийн аав нь тэднийг эсэргүүцэх гэж байгаад гарандаа буудуулсан байлаа. Аргаа орсон Какветийн эцэг их хоёр Энийн гэрт очиж тэднээс тусламж хүсэж байгаа харагданаа. Мэрила эхэндээ иймэрхүү зүйлд оролцвол сайнаа үзэхгүйгээд боломжилж байсан ч Какветийн ээж охиныхаа араас шанлан уйлж тэднээс чин сэтгэлийн тусламж гуйж байсан тул өрөвдөн өөрийн ирэхгүй туслахаар шийднэ. Ингээд Энн Мэтью хоёр Какветийн эцэг эхийн хамтаар алс хол орших шашны сургуулийн зүг морин тэргээ хөтлөөд явцгаадаг. За нөгөө талд Гилберт оройхон тийшээ гэртээ ирдэгч Бэш ээжтэйгээ ширүүхэн маргалдаж байсан тул санаан зовсондоо чимээгүйхэн галтайгоноос тавхтаа бололж аваад байшингийн арын хаалгаар өрөөнд орж байгаа нь харагдана. Харамсалтай нөгөө Энийн үлдээсэн цагтл шалан дээр унаж сүүлдээ Гилбертийн гутлын уланд наалдаад хүн уншихын аргагүй болж гадаа хийгдсэн байлаа. Харин хоолын аян замд гарсан хүмүүс маань хонон өнжин байж өнөөх шашны сургууль руу яваад очтол нэг ааштай гэлэм Каквет охиныг тас нууж эцэг ихтэй нь уулзуулсангүй. Мэтью Энн хоёр тэдэнд туслах гэсэн ч боотоо хүмүүс гарч ирэн тэднийг сүрдүүлж эхлэн тэрэ. Ийм бусармаг үйлдэлийг нүдээр үзсэн охиныг нин даруй эцэг ихтэн гаргаж өгөхгүй бол дээд шашны байгууллагад гомдол мэдүүлнэ гэж анхааруулв. Тэгсэн нөгөө гэлэма тэдний өмнө дахин гарч ирээд зөвхөн санаваарт нь л хүүхдүүд дар гэрийнхэнтэй уулзах зөвшөөрөл өгөх хэрэгтэй байдаг. Гэхдээ манай санаваартан бүхэл бүтэн 14 хоногийн дараа ирэхээр байна гэж хэлээд тэднийг зүгээр чимээгүй буцахыг санал болгоно. Мэдээж Какветийн эцэг их хоёр ингээд бууж өгөхөөс татгалзаж хүүхдээ авахаснаас тэндээс явахгүй гэж шийдэн сургуулийн гадна отоглохоор болж харин Мэтью Энн хоёр ургац хураах завгүй цаг үе тохиож тул гэрлүүгээ буцахаар болно. Энн эцээ хүртэл Каквет найзыгаа аврахыг хүссэн ч индан эцэг их хоёр нь тэднийг эрсдэл оруулахыг хүссэнгүй. Улмаар Мэтью Энн хоёр замдаа энэ бүхний талаар хэлэлцэж энэхүү аимшигт явдлыг тасан зогсоохын тулд сонд нийтлэвчиж Канад даяар энэ тухай цацах ёстой гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Гэвч тэднийг явсны дараа өнөөх санаартан ухаантай хүн үнэндээ сургууль дээрээ байж байсан болж таардаг ба бүр цагдаа сэргийлэх дуудаж Какветийн эцэг эхийг сургуулийн дэргэдээс нэн даруй явахгүй бол баривчлан хэмээн сүрдүүлж гарлаа. Ингээд ямар ч сонголтгүй болсон хөөрхийн Индиан аав ээж хоёр нь тэдний нүднээс хол газар очиж отглохоос өөр сонголтгүй болж байгаа. Удалгүй Мэтью Энн хоёр гэртээ эсэмэнд ирж тэднийг хараад Мэрилач нэг юм тайвшрах шиг болов. Мөн Мэрила Энnig эзгүүд Даяна ирээд Гилбертийг удахгүй Роузд гэрлэх санал тавихаар Шарлоттаун явах гэж байгаа тухайд уулгасныг дамжуулна. Үүнийг сонсоод Энн чочордож итгэж чадсан байлаа. Мэрила түүнд хэлж байгаа. Магадгүй Гилберт чиний захидлыг огт уншаагүй байхаа гэж хэлэхэд Энн эцэст нь хайр бүхнийг ялж чадахгүй юм байна гэж хэлээд сэтгэлээр унж эхэлдэг. Гэсэн ч Мэрила түүнийг зоригжуулснаар Энн үнэн мөннийг өөрийн биеэр шалгахаар шийднэ. Ингээд тэр Гилбертийн гэрт дахиад очтол Бэш түүнд Гилбертийг аль хэдийн Шарлоттаун руу явсан тухай дуулгав. Одоо тэгэхэд яана да Энн минь. 10 дугаар анги.
Гилберт аль хэдийн Шарлоттаунд очин Роузтэй уулзаа сууж байла. Гэтэл Роуз нөлөө сунгаж тэдний ярианы өнгө аяс нэг л биш болоод өвчлээ шүү. Учир нь Гилберт Роузд хайргүй гэдгээ хэлж өөрийнх нь сэтгэл зүрх бүхэлдээ Энийн төлөө цохилж байгааг илчлээд одоо энэ харилцааг дуусгахгүй бол хожим сүү тавьсны дараа улам их асуудал үүсгэх нэмэн учирлаж тайлбарлаж байв. Роуз уурлаж тэгвэл тэр Эн чинь чамд хайртай юм уу гэж асуухад Гилберт хариуд нь Энд сэтгэлээ илчилсэн ч надад татгалцсан хариу өгсөн гэж хэлэхэд Роуз тэгээ чи хайргүйний төлөө намайг золиосч байгаа мүү гэд бүр их урлж гэлдэгэ. Гэсэн ч Гилберт Роузыг үнэхээр гайхалтай хүн хэмээн тайвшруулж асуудал түүнд биш өөрт нь байгааг тайлбарлана. Гилбертийн сэтгэл нь өөр хүнийг хайрлж байсан цагт Роуз хизээж түүнтэй жинхэнэ утгаараа аз жаргалтай амьдрах боломжгүй гэж үзжээ. Өчнөн удаан уйсны эцэст Роуз түүнээс нэг зүйлийг хүсв. Бүгд намайг чамтай сүү тавина гэж хүлээж байсан. Одоо би ховж өвний бай болно. Тиймээс намайг гадагшаа авч шинэ амьдралаа төхнүүлэх хүртэл чи биднийг салсан талаар хинт чам нээж болохгүй шүү. Гэхэн тэр маргааш сурагчид цугларч эсэлтийн шалгалтын хариуг сонсохоор догдолцоож байваа. Гайхалтай тэд бүгд шалгалтандаа тэнцэж коллежид дэлсэх нь тодорхой болж бөөн баяр хөөр болцоодог. Гэвч энэ үеэр Эн Гилберт хоёр хэд хэдэн удаа харц тулгардаг боловч хоорондоо бараг үг сольсонгүй. Эн Гилбертийг чимээгүй байсанд бухимдсан ч Дайанатайгаа нэг коллежид дэлсэх болсондоо баяртай байв. Даанч Дайана найзынх нь эцэг их нь түүнийг нууцаар шалгалт өгсөнд уурлаж нүүр нүдгүү загнаж байгаа нь харагдана. Энэ үеэр Катберт эгчдүүс ялангуяа Мэтью ах Энийг коллежид дэлсэн гэрээсээ явж байгаа учраас аль хэдийн гуниглаад эхэлсэн байх ба Энийг гэрээ санаж тэдэнд торогдохгүй гэсэнтэй хүүтэн хөндийн ханд хайдаад байгаа бололтой. Хожим нь Гилберт Энээс зээлсэн үзгээ өгтэлмаар тэднийхээр орж гэр нэзгүй байсан тул загтливчин Эний өрөөнд үлдээгээд явдаг. Тэр загталтаа сүү тавихаа болсон талаараа мөн тэд хэдийгээр өөр замыг сонгож байгаач Энийг их түүний хайр сэтгэл нь хизээч хувирахгүй юм битсэн байв. Эн ногооны талбай дээр ажиллаж байгаад гэртээ ирж улмаар нөгөө Гилбертийн үлдээсэн үзэг мөн Эн гэж үтсэн цаасыг олж харна. Гэвч мань хүн баярлахын оронд бухимдаж энэ Гилберт одоо миний үзгийг зээлсэн бол зүгээр мэй гэд ир хүн шиг гар татуулаад өгч болдгоо бах та. Заавал ингэж чимээгүй авчираад үлдээдэг нь ямар учиртай юм болоо гэж уурлан нөгөө хайрын цагийг нь уншихчгүй урж тастаа цонхоор цацаад хайчлаа чааваас. Гэвч Эн тэр дээрөө харамсаж магадгүй ямар нэг чухал зүйл бичиж үлдээсэн юм биш байгаа гэсэн бодол толгойд нь орж ирэн сандарсаар гадагшаарн хэсэг хэсэг болсон цаасны өөцүүдийг түүж эхэлдэг. Даанч бүх цаасны өөцүүд нь бүрэн олдоогүй тул энэ тэндээс нь хідэн үг эвлүүлж уншиж байгаамаа. Тэгсэн тэр нь сүү тавилт хоёр дэшээ салах хайрлахгүй хизээж өөрчлөлтгүй гих мэт захааны агуулгыг шууд буруугаар ойлгуулах үгс байж таардаг. Ийхүү Эний сэтгэл нь дахиад л шархалж Даяна найз дээр очин хамаг зовлонгоо тоочно. Гэтэл Даяна найз нь би эцэг ихтэй далавчаа тасдуулсан болохоор чамтай хамт мис чадахгүй нэ гэд бүр гунгийн далаа болсон амтэн гэрте бүгж байла. Эний хувьд Даяна коллежид сурхаа болж Гилберт өөр хүнтэй сүү тавьж Мэтью ах нь хүүтэн хөндий хандаж эхэлсэн гэд амьдрал нь болж өтөж байгаа зүйл байхгүй болсон мэт санагдаж улмал сэтгэлээр унсаар байв. Гэвч Мэриля түүнд хандан одоо амьдралын чинь шинэ бүлгийг хэлж байна. Тиймээс зөвхөн ирээдүйдээ л анхаар хэмээн зөвлөж түүнийг зөв зөв чиглүүлэхийг хичээнэ. Энэ зур нөгөө Бэшин талигаа чихнэр Мэригийн том хүү хэргийн эзэн хингэргийн төхөр Элейжаг их нөхөр Гилбертийн герт гинт хурч ирээд аавынх нь өрөөнөөс сулгаалсан үн тэмдгийг эргүүлэн өгч тэднээс өршөөл ирж байгаа нь харагдана. Гэвч хамгийн сүүлд Элейжай дэлб зодуулсан Бэш түүнд огт нь өргөсөнгөө. Ээжийнхээ оршуулганд хүндэтгэл үзүүлээд хурдан буцаад яв хэмээн түүнийг хөөдөг. Үүнтэй зэрэгцсэн Мэрила Дайнагийн ээжтэй очиж уулзан охиныхоо хүсэл мөрөөдлийг хэд тойрохгүй байх талаар зөвлөнө. Маргааш өглөө нь болоход Гилбертийн герт урилгагүй ирсэн Элейжай тэднийхээс яваагүй байдаг бөгөөд бүр алим хурах ажилтан туслахаар шат бариад тэдэн дээр ирж байгаа нь харагдана. Улмаар зөөлөн сэтгэлд Бэш түүнийг ургацын ажилд гар бие оролцохыг зөвшөөрдөг. Тэр өдөр Эн Шарлоттаун руу явж дотор байраа очиж үзэн шинэ амьдралаа эхлүүлэхэд бэлэн болоод байлаа. Энэ үеэр Эвенли тосгонд үлдсэн Катберт эгчдүүс Энийн жинхэнэ гэр бүлийн сургыг гаргах цагтл Шотландаас ирснийг хүлээн авч Гилберт харин Торонтогийн их сургуульд анагаахын чиглэлээр сурах хурлах хүлээн авдаг. Удалгүй Мэрила Мэтью хоёр загтлыг Энд хүлээлгэж өгөхөөр Шарлоттаунд байрлах Жозефин эгчийн харшид Энтэй уулзахаар болно. Эн догдолсоор тэдэнтэйгээ уулзсан загтлыг нээж унштал түүний аав ээж нь Канада руу цагаачлснаас хойш ямар нэг нэмэлт гэр бүлийн тухай мэдээлэл үлдээгүй гэсэн утгатай үгсвэв. Энэ талаар мэдээд гаднаа юу ч болоогүй мэт дүрсгэж байсан ч дотроо бол урамгүйхан байгаа нь тодорхой байлаа. Үүний дараа Мэтью Энэс сүүлийн хэдэн өдөр муухай ажилласандаа уучлалтгун чамайг бидэнд хоргодож санаа зовлгүй коллежийн амьдралдаа анхаараасаа гэж хүссэн юм а гэж хэлэн тэд дахин эвлэрлээ. Нэрийн эгчдүү хоёр гэртээ харихын өмнө захаа явуулсан хүмүүсийн нэг буюу Энийг хамгийн анх өргөж авсан айлын гэрийн хаяг тэр хавьд ойрхон байсныг санаж загааныхаа хариуг олж авахар шийддэг. Тэнд яваад очтол хатагтай Томас гэх өндөр настай хүн тэднийг өгтөж Энийн эцэг эхийн талаар хагас дутуу зарим зүйлсийг санаж байдаг. Шилэн хоргонд байх Берта Шерли гэх хүний бичсэн номыг тэдэнд гаргаж үзүүлв. Берта Шерлийн Энийн төрсөн ээж бөгөөд багш мэрэгчлээ хүн байсан төдийгүй ном бичиж үлдээсэн нь энэ ээж. Ийхүү маш чухал мэдээлэл олж авсан эгчдүү хоёр Энтэй уулзахаар дотор байрны зүг яарцгаана. Энэ зур Шарлоттаун хавар явж байсан Эн санаандгүй байдлаар Рүүцтэй таарладаг. Одоо хүртэл Гилберт тэр хоёрын харилцаа дууссан талаар мэдээгүй яваа Эн Рүүцтэй найрсгаар мэндэлж Гилберт тэр хоёрт аж аргал хүстэл Рүүц бүр бодолж орхилоо. Энийг юу ч мэдээгүй байгааг ойлгосон Рүүц ингэж хэлж байгаа. Гилберт чамд хайртай гэд надтай сүү тавихаа болсон шүү дээ хэмээн бүх үннийг тайлбарлаж өгнө. Үүнийг сонссон Эн цочирдож шууд дотор байрлалгаа очин хэрэгтэй зүйлсээ баглж аваад тосгон руугаа явахаар яархан тэр. Яг тэр үеэр Даяна аавтайгаа хамт Шарлоттаун руу галт тэргээр зочж байдаг бөгөөд Гилберт ч мөн Торонто явахаар тэр галт тэргэнд суусан байлаа.
Улмаар Даяна Гилберт хоёр хэдэн үг солилцох мөчөд Даяна түүнийг сүд тавиу гэдгийг сонсоод Энийг ч мөн түүн тайртай гэдгийг дамжуулан хэлдэг. Ийхүү Энийн үнэн сэтгэлийг ойлгосон Гилберт Чарльтаунд буумагцаа Энийн дотор хурланд гүйцчин гадна хүлээгээ зогсож байтал Эн гарч ирэх нь таарав. Тэдний харс дулгархад удаан хугацааны турш илэрхийлж чадаагүй бүхий л мэдрэмж нь оргиж эцэст нь тэд хоёулаа бие биедээ хайртай гэдгийг хүлээн зөвшөөрж Гилберт түүнийг үнслээ. Даанч Гилберт Торонто явах гал тэргэн дамжиж суух ёстой байсан тул төд удалгүй явах шаардлагатай болж хоорондоо тогтмол загтал солилцож байхаар болоод тэдний богинохон уулзалт өндөрлөв. Мөн энэ үеэр Даяна найз нь түүнтэй хамт коллеж сурахаар болсон тул өрөөний хамтрагч нь болохоор хүрээд ирдгээ. За тэгээд болоогүй. Мэтью Мэрилэ хоёрч мөн түүн дээр хурч ирээд ээжийнх нь бичүүлдээс номыг хүлээлгэн өгч түүний баяр дээр давхар баяр нэмнэ. Номын хуудасууданд үлдсэн тэмдэглүүдээс харахад Энийн ээж нь цэцэг навч байгаль тайртай энгийн зүйлсээс сайн сайхныг олж хардаг. Мөн яг л Энтэй адилхан улаан үстэй хүн байжээ. Эн энэ бүхнийг нүдээр үзээд өөрийн угсаа гарлын талаар олж мэдхийг хүсдэг байсан мөрөөдөл нь биелж үгээр хэлхийн аргагүй баяр хөөр тавтнаа. Ингээд киноны төгсгөлд Эн толны өмнө суун Гилбертэд загтливчингээ өнөөг хүртэл туусан амьдралынхаа талаар эргцүүлж ээжийнхээ улаан үсийг дуурайсан гэдгээ бодох төдийдл туйлын ихээр бахархаж байлаа. За энэ түрээд улаан үсийн адлын хөдөл маань өндөрлж байна. Эцэст нь Эн охин маань тулгарсан бүхий л бэрхшээлийг сэтгэлийн хүчээр давж төрлөх мөн чанараа гээйлгүй явсаар өөрийн гэсэн угсаа гарал, гэр бүл, хайр, хүсэл мөрөөдөлгээд бүхий сайн сайхан зүйлсийг амьдралаас хүртлээ шүү дээ. Дугааруудаа алгасгалгүй бидэнтэй хамт байсан та нартай баярлалаа. Удахгүй дараагийн зурлаар иргэн уулзцгаая. Мөн нэрээ subscribe дараагүй бол яг одоо дараарай. Дараа хэрэг болно шүү танд. Эцэст нь та бүхэндээ Avonlea тосгоны хөдөөгийн үзэсгэлэнт байгалыг санагдуулан органик амттай Монгол үнэний цэвэр шингэн сүгээр үйлдвэрлэж уламжлал ба инновацийн төгс сослол болох Yoplait таргийг амталж үзхийг зөвлөе. Тус брэнд нь өтгөн зөөлөн бүтэц, байгалийн жимсээр баялаг олон төрлийн амтнаас гадна таны амьдралын хэв маяг, хэрэгцээнд бүрэн нийцгүүц олон төрлийн савлгаатаагаар хүрч байгааг дуулгахад таатай байна. Дэлхийн брэнд Yoplait Teso Dairy компани эх орондоо үйлдвэрлэв.